Цэгэн массаж хийх зөвлөмж. 1-р цэг хөмсгөний дотор талын төгсгөл хэсэг, хос цэг. 2-р цэг хамрын угалзны гадна хэсэг, хос цэг. 3-р цэг доод уруулын хонхор, оочийн хонхор. 4-р цэг төвөнхийн хоёр тал буюу хос цэг. 5-р цэг эгэмний дээд хонхор, хос цэг. 6-р цэг эрхий долоовор хурууны дунд, хос цэг. 7-р цэг чихний арын төвгөр хөхлөг ургацаг, хос цэг. 8-р цэг шилний хонхрын хоёр талд үсний доод захад, хос цэг. Цэгэн массажийг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-аас 6 удаа боломжтой бол байнга хийхэд